За part 2 дээр уулзж байгаадаа баяртай. Миний нэг хацсан өндөг будаа үлдсэн байна. Одоо далайн байцаагаа бөөнөрөө хийцгээе. За энэ guys манайхаа далайн байцаагаа за манай ах маань амар их хийдсэн. Дүүрэн байснаа одоо ийм болцоо. Нэг хэдэн хоногор нь манай ах ингээд будаа хийгээд идэлээс бид хоёр тоохгүй. Зүгээр ахыхаас ганц хамтлагдчихаал. Яа би түрүүн буруу гоцчихжээ. Таныг гараараа ичтэй. Яа тийм би гараа угаацсан. Би чи далайн байцаанд багтах тусмаа муухай нэг дан будаа надад донтогдод гэтээ дан биш нэг жохон далайн байцаанд даад идэггүй юу? Тийм учраас би одоо энийг ганжингаар нухаад угаахгүй бол ганжингаар нухацгаа идвэр. Ганжин би түрүү бичлэгээ зөксөөгөөд ганжин авчлаа. За шууд ингээд нухаад угаахгүй бол нөгөө нэг төмс аггүй хийдэг болохоор. Гоёлн гэж найдаж байна. Манай ах маань туран гэснээр мэнүүд зэдэд хэлдэг шүү дээ. Нэ мэнүүдтэй бол эдэнтэй. Үгүй мэнүүд чинь харуулж шүү дээ. Би мэнүүд надад амар тослог гэсэн. Мэнүүд мод. Оо таасан. Заник өндөг ингээд нухад хийчихэр ямар амттай болдог юм болоо та нар тэгж идэж үзсэн үү? За би part 2-ыг гаргаж 3-ыг гаргаж магадгүй болчлоо. Татад амар таг баг байгаа. За 3 дахь дээр нь уулзцгаая.